Хувь хүмүүс өөрсдийнхөө өмнө тавьсан амьдралын зорилгодоо хүрэх оновчтой аргачлалыг эрэлхийлж байдаг. Үүнтэй адилхан улс орнууд ч гэсэн үндэснийхээ зорилгодод хүрэхэд хамгийн зардал багтай цаг хугацаа хэмнэсэн үр дүнтэй аргаар яаж хүрэх вэ гэдэгтээ байнга эрэлхийлж байдаг. Ямар улс орнууд бол үр дүнд хүрч чадчихэв гэхээр энэ үр дүнгийнхаа төлөө тууштай ажиллаад үр дүнд суурилсан удирдлага бодит тутгаар нь хэрэгжүүлж үр дүнгийнхээ төлөө тэмүүлж чадсан энэ улс орнууд бол хөгжиж чадчихэв гэж ойлгож болно. Төсвийн явц маань яаж бүрдэж байгаа юм, ордуу зорилгоныг ямар харьцаатай байгаа юм бэ гэдэг асуудлыг бол хэмжих төсөл байдал бий болно. Тэгжээж энэ татвар төлөгчдийн мөнгө үнэхээр нийгэм эдийн засгийн өөрчлөлтөнд дөрвтэй нэмэр нөлөө болж гин үү? Өнөөдрийн агаарын бохирдол, замын төгжрөл, мөн энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай болон олон нийтэд хүрч гин үү гэдэг дээр бол хэмжиж тэгжээж үрдэн суурилсан төсвийн ойлголт илүү бэхжих байна гэж харж байгаа. 1990-ад оны эхээс ахуулаад улс орнуудын төсвийн алдагдал нэмэгдэж төрийн үйлчилгээнээс авах иргэдийн сэтгэл ханамж буурах үзэгдэл гарах болсон. Энэ нь бол засгийн газрууд өөрсдөө ажиллах аргачлалаа өөрчлөх цаг болжээ гэдгийг харуулсан. Тиймээс дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн улс орнуудын засгийн газар үр дүнд суурилсан удирдлагыг нэвтрүүлэн эхэлж, хөгжлийн үе шатуудаа сайжруулан шинжилж, бодит амжилтад хүрч ирсэн. Үр дүнд суурилсан тогтолцоороо нэвтрүүлсэн улсуудын туршлагыг харахад бол үндсэндээ нэгдүгээрт тэргүүлэх чиглэлээ зөв тодорхойлдог болж байгаа. За хоёрдугаарт хяналт тавих механизм бас сайжирдаг. Хүрч байгаа төвшингөө зөв үнэлдэг, буюу үр дүнгуудээ зөв үнэлдэг, ямар хөө өөрчлөлт гарч байгаа вэ гэдгийг хэмждэг хянах тогтолцоо буюу хяналтын механизм бас сайжирдаг. Эцэст нь олон нийтийн зүгээс бол тодорхой мэдээлэлтэй болж эхэлдэг. Харин Монгол улсад 1996 оноос үр дүнд суурилсан аргачлалын үе шатууд дотроос үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн эхлэл тавигдсан юм. Төсвийн талаар бид нэр 9, 10, 11 сарын буюу энэ хугацаанд яриад өнгөрөхтдээ бас бүтэн жилийн турш ярьж тухайн төсөв дээр анализ дүгнэлт хийх, хоорондоо хэлцүүл өрнүүлж явах хэрэгтэй байлээ. Монгол Улсын засгийн газраас үр дүнд суурилсан төлөвлөлтийн аргачлалыг баталсан. Ингэснээр бол манай Монголын төр бол менежментийн цоо шин аргачлал руу орж байгаа гэдгийг илэрхийлэл болж байгаа маа. Төрийн бүтээмжийг дээшлүүлэн засаглалыг сайжруулна гэж ярьж байгаа маань бол зөвхөн засагтай төртэй холбоотой асуудал биш юм аа. Энэ нь харин ч эсвэргээрээ илүү эргэн төвтэйгээр нийгмийн бүлгүүдийн эрэлт хэрэгцээг хангасан байдлаар ажиллаж чаддаг засаг захиргаатай төртэй болох тухай асуудал юм.